Энэхүү видеог Игүүлэн системийн дэмжлэгтэйгээр хүргэж байна. Сайн уу? Ано байна. Мөнгө өдөртийн цэвэрлэлийн энэ удаагийн видеогоор crowdfunding буюу хамтын санхүүжилт гэх ойлголтын тухай хуваалцъя гэж бодлоо. Тэгэхээр crowdfunding буюу хамтын санхүүжилт гэж юу гэсэн үг вэ? Товчхондоо бол альва бизнес, шин санаачлаг, шин төслийг санхүүжүүлэх зорилгоор хувь хүн, бизнес, ер нь олон нийтээс хөрөнгө татан төлрүүлэх процессыг хамтын санхүүжилт буюу crowdfunding гэж нэрлэдэг байгаа. Үндсэндээ альва зорилгодоо хүрэхэд шаардлагатай байгаа санхүүжилтийг олон нийтийн тусламжтайгаар төвлөрүүлэх процессыг энэ төрлийн санхүүжилтийн хэлбэр гэж хэлж болно. Альва шинэ компани, шинэ төслийн санхүүжилт илүү хаалттай хүрээнд хэлслүүд нь бол явагдаж болохч хамтын санхүүжилт гэх энэ төрлийн ачаар илүү нээлттэй, хүртээмжтэй энгийн хүмүүс ч гэсэндээ хөрөнгө оруулах боломжтойгоор зохион байгуулагддаг нь энэ төрлийн санхүүжилтийн онцлог давуу тал нь гэж хэлж болно. Гэхдээ хөрөнгө оруулж байгаа хүмүүсийнхаа хүртэж байгаа өгөөж юм уу? Түүнээсээ хамаарад хамтын санхүүжилт буюу crowdfunding-ийн үндсэнд нь 4 янзын төрөлд бол хувааж ойлгож болно. За эхнийх нь урамшуулалт суурилсан хамтын санхүүжилт. Энэ бол яг тухайн компани, тухайн төсөлд хөрөнгө оруулсныхаа төлөө буцаагаад ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээ ч юм уу, ямар нэгэн тийм бие төсөл, бие бус өгөөж хүртэж байгаа ийм санхүүжилтийн хэм маягийг бол хэлж болно. Жишээ нь энэ платформуд дээр байршиж байгаа санхүүжилтийн төслүүд дандаа илүүтэй энэ урамшуулалт суурилсан хамтын санхүүжилт дээр бол төвлөрсөн байх жишээ нь. За хоёр дахь нь хандивт суурилсан хамтын санхүүжилт. Яг нэрэндээ байгаачлан энэ бол хандив дээр суурилсан буюу тухайн хөрөнгө оруулж байгаа хүн өөрийн үнэт зүйлдээ бол тулгуурлан альва төсөл хөтөлбөрүүдэд бол хөрөнгө оруулах бол боломжтой байдаг. Ингэснээр өөрийнхөө хөрөнгө оруулж байгаа дүнгийнхэн хариуд ямар нэгэн хариу бол хүлээдэггүй хэм маягийг бол энэхүү хандивт зориулсан хамтын санхүүжилт гэж нэрлэдэг байгаа. Харин үлдсэн хоёр төрлийг нь илүү үнэт цаасны бүтээгдэхүүн гэж бол ойлгож болно. Эхнийх нь зээллэгт суурилсан хамтын санхүүжилт. Энэ бол яг тухайн компани, тухайн төсөлд хөрөнгө оруулсан өгөөжөө хөрөнгө оруулчаад буцаагаад яг хүүтэйгээр мөнгө эргүүлэн авах гэл үндсэндээ яг л зээллэг хийж гинэ гэсэн. Дөрөвдүгээрт хувьцаа буюу үнэт цаасанд суурилсан хамтын санхүүжилт. Энэ бол тухайн хөрөнгө оруулж байгаа хүн, байгууллага, хувь хүн, тухайн этгээд бол тухайн хөрөнгө оруулж байгаа компанид ч юм тухайн хөрөнгө оруулж байгаа төсөлдөө хувьцаа буюу үнэт цаасыг бол эзэмших гэрээтэйгээр хөрөнгө оруулж байна гэсэн үг. Энэ бол илүүтэй нөгөө хувьцаа худалдаа авах гэрээг бол нэг талаасаа хийж байна гэж ойлгож болно. Үндсэндээ тухайн хүн энэ тухайн компанид хөрөнгө оруулснараа хувьцааг нь эзэмших боломжийг бол бие бүрд болгоод авчиж байгаа юм. Crowdfunding буюу хамтын санхүүжилт гэх ойлголт нь цоо шин зүйл бол биш. Гэхдээ улс орнууд өөрсдийнхөө хууль эрх зүйн орчинд бол уялдуулан янз бүрээр бол зохицуулах, зохион байгуулах орлогоодыг бол хийж байгаа юм байлээ. Тэгэхээр яг Монгол улсын хувьд за цаашаад илүү олон улсад яг ямар практик баримталж байгаа, хууль эрх зүйн орчин зохицуулалт талаасаа ямар юунд хариалагдж байгаа, яаж хийж байгаа вэ гэдгийг илүү мэргэжлийн өнцгөөс нь тайлбарлуулахаар энэ сувагт өмнө бас ярилцлага өгчээсэн Fidelitas Partners-ийн гүйцэтгэх захирал Наран Цэцгийг урлаа. Crowdfunding болохоор яг Монгол улсын хувьд ингээд тусгаалсан зохицуултгүй байгаа. Гэхдээ яг энэ хэлбэрээр санхүүжилт босгож байгаа төслүүд бол амжилттай явж байгаа, урт хугацаанд явж байгаа төслүүд яг сүүлд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль батлагдсанаас хойш виртуал хөрөнгө магадгүй санал болгож хөрөнгө босгож ирсэн төслүүд хэлбэрээ өөрчлөөд crowdfunding хэлбэр рүү шилжиж байгаа тийм шилжилт бол ажиглагдаад байгаа. Зөвхөн ерөнхийдөө ингээд нөгөө судлаад үзэхээр энэний олон улсад хэрэглэгдэж байгаа байдал зохицуулалтын хандлага нь болохоор ерөөсөө энэ санхүүгийн уламжлалт үйлчилгээг хүргэж байгаа энэ инновацийн нэг төрлөл гэж тайлбарлаад байгаа. За Монгол улсын хувьд бол юу гэдгийг те санхүүгийн бусад хэрэгслийг үн цасны тухай хуулиар ингээд ялгаж тавьчаад яг тэр хуулийн зохицуулалтын дор тэр санхүүгийн хэрэгслүүдээр хөрөнгө босгох ажиллагаа явуулдаг бол за тэрээс сүүл шин төрлийн гэхээр виртуал хөрөнгөний хуулиар хөрөнгө босгох ингээд бас боломж байгаа бол яг ингээд зохицуултгүй одоогийн байдлаар тухайлсан хуулиар зохицуулаагүй харилцаан дээр crowdfunding хэлбэрийг ашиглаад хөрөнгө босгох бол боломж бол нээлттэй харагдж байгаа. Хөрөнгө босгож байгаа энэ хэлбэрийн яг бусдаас ингэж хөрөнгө татан төвлөрүүлэхдээ үн цаасан суурилж байгаа, зээл суурилж байгаа. Тэгээд эргүүлээд өгөөж амлаж байгаа энэ хэлбэр дээр нь зохицуултууд бол орж ирээд байгаа. Улс орнууд бол энийг санхүүгийн хүртээмжийг дээшлүүлэх хамгийн ингэж хурдтай хөгжиж байгаа ч гэдэг юм уу цаашдаа ингэж илүү
олноор хэрэглэгдэх юм хэлбэр гэж үзээд зохицуултын орчноо олуулж дандаа ингээд эрх зүйн орчноор дэмжих хандлагатай байгаад байгаа гэж ажиглагдаж байгаа. Өөр бусад улсад бүртгэлтэй байгаа аж ахуй нэгжээс наашаага хөрөнгө татан төвлөрүүлэх ажиллагаа хийж ивэл тухайн улс орных нь хууль тогтоомжуудад нийцж байгаа юу болж байгаа юу гэдэг талаас нь харна гэсэн үг. Угаасаа тэгтээ энэ санхүүжилтийн хэлбэр дээр байдаг давуу талууд болоо сул талуудыг хөрөнгө оруулах гэж байгаа хүн бол өөрөө ингээд судлаад мэдсэн байх хэрэгтэй тий. Тэрнээсээ цаашлаад за яг ингээд хөрөнгө оруулах дээр шийдсэн бол тухайн одоо хөрөнгө оруулах төслөө судлахдаа яг аль мууж улсад байдаг компани бэ тий. Тэнд нь тэгж одоо тухайн одоо Америкт бүртгэлтэй аж ахуй нэгж одоо Америкаас гадагшаа бусад улс орны иргэдэд одоо хувьцаагаа санал болгох гэхээр regulation S гэдэг одоо зохицуултын журам байгаа тий. Тийшээ тэр зохицуултаар өөр энийг одоо ингээд зөвшөөрчихсөн Америкт бүртгэлтэй аж ахуй нэгж өөрийнхөө хувьцааг Америк иргэнд биш, Америкийн нутаг дэвсгэр дээр биш гадагшаага санал болгохын бол ингээд зөвшөөрсөн байдаг. Тэгэхээр одоо тэр улсынхаа тэр одоо зохицуултын орчиндөө бол нийцэн тэрийг зөрчихгүй байвал ингээд ерөөсөө аль талдаа бол ингээд шууд хувь зөрчигдөд байгаа юм байхгүй. Гол нь өөрөө их бага хэмжээгээр одоо тэр хөрөнгө оруулах гэж байгаа хөрөнгө оруулагч хүн краудфандинг за түүн дотроо энэ үн цаасан суурилсан, хувьцаанд суурилсан гэж хэлээд байгаа хөрөнгө оруулалт тэгээд тухайн төслийн амлаж байгаа өгөөж одоо үйл ажиллагаа бусад ингээд танилцуулгыг хараад яг ингээд өрсөлдөө өөрөө шийднэ. Яг л тийм гэсэн үг. Тэрнээс бол одоо энэ дээр шууд Монгол Улсын иргэнд ингэж байгаа учраас ийм хууль гэж ярих Монголын зохицуултын шууд дурдж ярих тийм зүйл байхгүй. Яг энэ хувьцаанд суурилсан краудфандингийн төрөл дээр хамгийн ингээд нөгөө сул тал гэж нэрлэгдэх зүйл нь хөрвөх чадварын эрсдэл гэж байгаад байгаа байхгүй. Тэр нь юу юм бэ гэхээр одоо юу гэдгийг ердийн одоо ингээ хөрөнгөний бирж дээр зах дээр ингээд хувьцааны арилжаанд орох юм бол анхдагч хоёрдогч арилжаа гэд би авсан хувьцаагаа бусдад шууд одоо ингээд зарж борлуулах боломжтой тий гарах үедээ ингээд чөлөөтэй гарах боломжтой байдаг бол энэ краудфандинг хэлбэрээр ингээд хувьцаа авчгаар тэрийг одоо шууд одоо ингээд нөгөө хоёрдогч зах зээл гэж байхгүй болохоор хөрвөх чадварын эрсдэл гэдэг зүйл яригддаг. Тэгэхээр яг юм хувьцааны хөрөнгө оруулалт хийх гэж байгаа хүмүүс бас юу гэдгийг тэгэхээр тэрийг бас айгүй сайн харж ойлгосон байх шаардлагатай харагдаж байгаа. Тэгэхээр одоо ерөөсөө энэ зах зээл дээр одоо ингээд яг хөрөнгө босгох ингээд одоо маш олон арга хэрэгсэл ингээд улмал ингээд гарч ирдэг болоод байна шүү дээ тий. Тэгэхээр яг одоо энэ явж байгаа хамтын санхүүжилтийн гэж хэлээд байгаа одоо хуулийн төсөл батлагдах хэсэг асуудал бол яг ингээд цаг хугацааны асуудал болчиход байгаа байхгүй. Тэгэхээр манай хуулийн фирмийн хувьд бол яг энэ краудфандинг хэлбэрээр хөрөнгө босгож байгаа ямар нэгэн төсөл компанитай одоогоор л хамтран ажиллаагүй байгаа. Тэгвэл энэ эрх зүйн зохицуулалт бол зайлшгүй бий болохыг харж байгаа, ойлгож байгаа учраас ерөнхийдөө бол судлаа явж байгаа гэсэн үг. Краудфандинг буюу хамтын санхүүжилт. Тэр дундаа үнэт цаас хувьцаанд суурилсан хамтын санхүүжилтийн хэлбэрээр хөрөнгө татан төвлөрүүлж байгаа Eguling Systems компанийг танилцуулъя. Тус компани 2008 онд үүсгэн байгуулагдсанаас хойш мэдээллийн технологийн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд та нар магадгүй Аригүн эсвэл Eguling Post зэрэг платформуудыг нь сонсож байсан байж магадгүй юм. Америк нэгдсэн улс, Монгол улс, за цаашлаад Малайзад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сүүл тус компанийн зах зээлийн үнэлгээ 3 сая 250 мянган Америк доллар дээр тогтоод байгаа юм байлээ. Яг энэ компани үүх түүх болоод портфолиогийн тухай Lemon Press дээр их дэлгэрэнгүйгээр бол тохиомлоор хүргэсэн байсан. Би тус тохиомлыг видеонд ор тайлбарт толбочхой тийшээ орж бас дэлгэрэнгүйгээр унших боломжтой шүү. Eguling Systems нийт хувьцааныхаа 5.1-ийг буюу 20%-ийг үнэт цаас хувьцаанд суурилсан хамтын санхүүжилт хэлбэрээр олон нийтэд санал болгож байгаа бөгөөд хөрөнгө оруулагчдаа 2 жилийн турш жил бүр 10% өгөөжийг бол санал болгож байгаа. Тэгэхээр тус компанийн зах зээлийн үнэлгээ 3 сая 250 мянган Америк доллар дээр бол тогтсон гэгаад үзэхээр 20% нь буюу 650 мянган Америк долларыг бол татан төвлөрүүлнэ гэсэн үг. Энэ татан төвлөрүүлж байгаа хөрөнгийг Америк нэгдсэн улсад дах үйл ажиллагаагаа тэлэхэд буюу Монгол мэдээллийн технологийн компани Америк нэгдсэн улсын зах зээл дээр үйл ажиллагаа тэлэхэд зарцуулна гэж мэдэгдсэн. Нэмээд хөрөнгө оруулагчдын хувьд 2 жилийн турш жил болгон 10% өгөөж бол авч байгаа. Энэ нь тухайн татан төвлөрүүлж байгаа валют дээрээ суурилсан буюу Америк нэгдсэн улсын доллар дээр суурилсан буюу ам доллараар 10% өгөөжийг бол хүртэх боломжийг санал болгож байгаа юм биш үү. Нэг хөрөнгө оруулагч 260-аас 26 мянган Америк долларын хооронд хөрөнгө оруулах боломжтой бөгөөд хэрэв Монголоос оруулж байгаа тохиолдолд ямар нэг хязгаарлалтгүйгээр Америк долларын тухайн өдрийн ханшаараа
төгрөгөөр хөрөнгө оруулах боломжтой юм биш үү. 4-р сарын 25-ны хүртэл энэхүү хамтын санхүүжилтийн раунд бол үргэлжлэн үндсэндээ энэ видеог нийтлэгдснээс хойш 7 хоногийн дараа бол хаагдана гэсэн үг. Хэрхэн хөрөнгө оруулах вэ болон эргүүлэн системийн баг хамт олон хийж байсан төслүүд мөн энэхүү хөрөнгө оруулалтын саналыг бол багтаасан илтгэлүүд бол эргүүлэнгийн вебсайтаар бол байлээ. Тэгэхээр би тухайн компани вебсайтаа танилцуулга, за хөрөнгө оруулах заавар зэрэгүүдийг бол вебсайт, Facebook хаягаас нь холбогдох холбоосуудыг энэ видеонд дор тайлбарт оруулж байгаа. Хэрвээ та бүхэн сонирхсон бол видеонд дор тайлбарт оруулсан байгаа холбоосууд руу орж судлаад өөрсдийнхөө шийдвэрийг бас гаргаарай гэж уриалъя. Crowdfunding буюу хамтын санхүүжилтийн тухай видеог бүтээхэд дэмжин ажилласан эргүүлэн системс баярлалаа. Энэхүү видео таалагдсан бол лайк дараарай. Өөр нэмж тодруулах зүйл байх юм бол видеонд дор комент хэсгэр үлдэхийг хүсье. Хэрвээ миний сувг subscribe хийгээгүй байгаа бол энэ дор байгаа subscribe гэсэн товчийг дараад хажууг нь хонхыг дарчих юм бол намайг шинээр видео оруулах болгонд notification очиж байх болно шүү. Хамт байсанд баярлалаа. Дараагийн видеогоор тун удахгүй иргэд уулзъя.